Эрхэм хүндэт үзэгчтэй алсуура тойрон бүрэнгийн цэлгэр хүндий айлааран илгэмсэг орчгон түмний өлгий адуугаран хурдтай өндөр дэмжин уяаныхан айргаар алдартай өргөн нарийн талынхан түвэнгийн бүрэн сумаас эрхэм үзэгчтэй авахынд энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн үзүүлж байна. Бэлгэн удирлын туулдын 17 дугаар жарны зуны тэргүүн цагаагч могой сарын шинийн 10-ны барилдлага төгс энэ сайхан өдөр түвэнгийн бүрэн сумын морин спорт уяачдын холбооноос зуны тэргүүн сарын уламжлалт уралдааныг анхдугаар уралдааныг зохион байгууллаа. 5 дугаар сарын 31-нд түвэнгийн бүрэн сумд болсон морин спорт уяачдын холбооны нэрмжлэлт хурдан даагны уралдаан. За энэ даагны уралдааны үеэр Монголын ах соёлыг харуулсан тус мөртний шалгаруулалтын цан сайхан мөртөн зэрэг олон сайхан үзэгчдийн нүдийг баясгалсан олон үйл ажиллагааг бүрэн сумын морин спорт уяачдын холбооноос зохион байгууллаа. За түвэнгийн бүрэн сумын засаг дарга давгийн эрдэнэ орлогчдаа Сүхбаатарын инх төвшин морин спорт уяачдын холбооны тэргүүн Сүхбаатарын инх төвшин за мөн түвэнгийн бүрэн сумын засаг даргын хамгийн газрын дарга Тунгуулгийн Төвшинбат иргэдийн төлөө өгчдийн урлын дарга Алтан гэрлийн төгс жаргал тэргүүтэй сум орон нутгийн удирдлагуудаас мөн одоо нутгийнхаа уугуул Улаанбаатар хотод одоо нутгийн зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран энэхүү наадмыг одоо зохион байгууллаа. За энэ наадам бол одоо зуны тэргүүн сард болж байгаа даагны уралдаан. За энэ даагны уралдаан өнөөдөр бол одоо Бучгарын дааг болохоор одоо бүртгүүлсэн байлаа. За энэ наадмд Дундгой аймгийн уугуул Атасаг сумын харьяат Монгол улсын алдарт уяач Ашлаг эсний хүү ангийн алдарт уяач Хүйг Баатар тэргүүтэй бас цөөнгөө газрын одоо уяачид ирж наадсан ийм одоо уралдаан болжээ. За ингээд 1983 оны ардын хувьсгалын 62 жилийн Түвэнгийн 60 жилийг улсын хоёр наадамтай хамтран тэмдэглэж Түвэнгийн 100 мод суманд хийхэд Түвэнгийн баяр зүрх сумын уугуул Монгол улсын намлаар яж Дамдын сүрэнгийн гарамж явагдсны байсан морин тойруулгын алдарт Тогруу алтар азраг төрийн хоёр наадамд алтан жилээр өргүүлэхэд Түвэнгийн бүрэн сумын уяач Ёндонгийн Далцгийн унгар азраг төрийн хоёр наадамд баян жил аман хүзүүн турлуулж Монгол төрийн наадмын 20 дугаар зууны их хасарт бүрэнгийнхэн айраг амссан. За тэгвэл түүнээс нэгэн жарны тэн хагасыг туулсны дараа буюу 2013 оны ардын хувьсгалын 92 жилийн өмнөсний хоёр наадамд Түвэнгийн бүрэн сумын уяач Хүрдбаатарын улам өрнөхийн хурдан хар азраг өмнө ихэн хэцэнгэл аман хүзүүн турталж бүрэнгийнхэн 21-р зууны их хасраас мөн айраг амссан ийм адуутай, айрагтай, алдартай сайхан нутаг онгон хайрхан уул Түхний зэлгэр нуураа одоо дахин шүтэж ирсэн энэ нутгийнхан зуны тэргүүн сард энэ уралдааныг уламжлалын дагуу зохион байгуулахаар шийдвэрлсэн. За ингээд морин спорт уяачдын холбооны тэргүүн Төвшинбат тэргүүтэй удирдлагууд хурдан даагны уралдааны өмнө том хөвгүүдийг урьж морь хүүхэд хоёр 9 сайхан багтаж ирсэн Монгол наадам үзэгчтэй сайгээд тиймэрсэн айлтж байгаа гэж байна. За ийхүү алдарт хурднуудын өлгийн нутаг болсон алдарт өлгийн нутаг болсон Түвэнгийн бүрэн сумд болж байгаа морин спорт уяачдын холбооны нэрмжит гарын уламжлалт зуны уламжлалт одоо уралдааны хурдан гарааныхаа зургаар гарахад бэлэн болжээ. За ингээд Монголын ах уй байдал харагдаж задгайхан сайхан асарт
нар зөв тойрон гарах нь хурдан даагнуудын уралдаанд 33 даагвар төлөөлөд дарааныхаа зургаар гарч байна. За Түвэнгийн бүрэн сумаас алдартнууд бол одоо улам түрэн гарсныг манай үзэгчид бол одоо сайн мэднэ. За Монгол улсын Батын хурлын тэргүүлэгчдийн дарга Жамсангийн Самбуу дарга байна. За энэ жил бол одоо Самбуу гэсний мэндэлсний сум 20 жилийн 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Түвэнгийн бүрэн сумын наадмтай хамтлагдан одоо өргөн дэлгэр тэмдэглэхээр болсон. За энэ жил өргөнчүүд бол одоо 2 түмэн адуу буюу 20 мянган адуун сүргийг тооцоолж аймагтаа бол одоо адуун сүргийнхаа тоогоор эхний 3 дугаар хэмжилтийг төлөвлөсөн байгаа. За ингээд бүрэн сумын шүтэн уул, бүрэн уул, онгон хайрхан, төхмийн нуур цэлээсэн энэ өргөн уудан тал нутагт бол одоо хурдан даагны уралдаанд шанс сэрэх даагнууд гарааныхаа зургаар гарлаа. За Түвэнгийн бүрэн сумаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар Батмөнх, за ардын жижигчин Гомбосүрэн Очирбат, зууны манлай уртын дууч ардын жижигчин Ултнасан, Дандан базар тэргүүтээ авиаснуудын өдгийн нутаг, мөн Монгол Улсын ондногчлын хийдийн тэргүүн хамлам, Чойжин самбын өдгийн нутаг бол одоо Түвэнгийн бүрэн сум. За ингээд өнөөдрийн даагны уралдаанд марч байгаа даагнуудыг бас та бүхэндээ танилцуулъя. За Түвэнгийн бүрэн сумын уяач Цэнтржил хавгагийн зээр дааг 1 номертой явагдсан байна. Түвэнгийн бүрэн сумын уяач Чингэрлийн амар санаагийн центр халдсан дааг 2 номертой. Түвэнгийн бүрэн сумын уяач Төмөр уян Отгон баярын хонгор халдсан дааг 9 номертой. Түвэнгийн бүрэн сумын уяач Батэлгэрийн инкотын зээр дааг 12 номертой марж байна. За Түвэнгийн бүрэн сумын уяач Хасвацрын Нямдоржийн хар дааг 16 номертой. Түвэнгийн бүрэн сумын уяач Арднагийн Исчимтсын хэр дааг 18 номертой марцсан байна. За энд одоо Түвэнгийн Эрдэнэ сант сумын уяач Сүсүр уран бол одоо хонгор халдсан дааг 2 тойгоор ирсэн. Хоёулаа 7-8 номертой 2 дааг одоо ингээ марж байгаа харагдж байна. За өнөөдрийн даагны уралдаан бол 10 км-с ирэх байгаа. За тун удахгүй одоо даагнууд гарааныхаа төхөөрөмжөн дээр чинь. За энэ жил бол одоо Түвэнгийн бүрэн хурд мөн спорт уянчдын холбооноос бүтэц зөвлөлтгүүнэн шинжилэн зохион байгуулж холбооны тэргүүнээр Түвэнгийн бүрэн сумын засаг даргын орлогч Сүхбаатарын инг төвшин сонгогдсон бол нарийн бичгийн дараагаар хамгийн зэрийн дарга Монголын төвшин бат сонгогдсон байгаа. За ингээд хурдан даагнуудыг гарааныхаа зургаар дээр игнүүлжээ. За бүрэнгийн уудам хүндий гэдэг чинь тэр цаана харагдж байна да. Нүд алдам үн сайхан тал нутаг цаашаа өгч чинь Дундвангийн Эрдэнэ далай сумын тэнгэрэг байгаатай одоо хэлцэлгэн. За ингээд хэдхэн мөчийн дараа дааг гарааныхаа төхөөрөмжөн дээр сэргэнэ. За 33 даагийг бол одоо сайхан игнүүлсэн байна. За монголчууд 6 сарын 1-ээс хойш уламжлалт даагны уралдааныг зохион байгуулдаг. За оржидөө Түвэнгийн бүрэн сумын бүрэн хурд морин спорт уяачтай холбооноос зохион байгуулж байгаа. Зуны тэргүүн сард болдог уяачдын холбооны уламжлалт уралдааны хурдан даагарааныхаа зургаа дээрээс дөнгөж эргэж байгаа мочиг манай зургаачийн дуран дүүрэн сайхан харуулаад л одоо даагэргүүллээ. За хурдан даагны уралдааны өнгөн дээр нэг улаан нэмнэтэй сайхан зээрдэг одоо өнгөний хитэн дааган дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За тэр цагаан нэмнэтэй Түвэнгийн бүрэн сумын Тэмбэр самбуугийн Бямбадаржийн хонгор дааг мөн өнгөний хитэн дааган дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За өнгөний даагнууд бол 4 даагуудаа сайхан салж байна. Хамгийн цаатлалд нь яваад цэнхэр цэмцтэй хөвгтө хонгор халдсан дааг бол Түвэнгийн бүрэн сумын Дурангуй аймгийн Ихэд сумын уяач Мунагийн гам төмрийн онгон адуу Түвэнгийн бүрэн сумын уяач Төмөр уягийн Отгон баярын хонгор халдсан даагийг аймгийн алдарт уяач Жүгдөр үйсэн хөнгөний хитэн дааган дээр гараад ирсэн бол Дундгуй аймгийн Адаацэг сумын угууд Монгол улсын алдарт уяач Ташлаг эснийг хүү аймгийн алдарт уяач Хуйбаатарын хул дааг өнгөжээ. За энэ одоо бүдгхэн ягаан нэмнэтэй морин дэлтэй сайхан хул дааг бол хусран дааг байна лээ. Дундгуй аймгийн Адаацэг сумын угуул Түвэнгийн бүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Таштлагын Хуйбаатарын хул дааг бүтэн биерээ илүү гараад салсан. За хоёр чихэн сайхан хулыг харж чадсан энэ нэг аргагүй тамиртай адууны шинжтэй байна. За аман хүзүүн дээр яваа хонгор халдсан дааг бол одоо хурдан өргөн газаргаараа Дорнгуй нутагтаа алдарсан аймгийн алдарт уяач Мунагийн гам төмрийн онгон адуу Түвэнгийн бүрэн сумын уяач Төмөр уягийн Отгон баярын хурдан хонгор халдсан дааг өнгөний хитэн дааган дээр одоо гараад ирсэн уршиж байгааг та бүхэн харлаа. За өнгөний хитэн дааган дээр нэмнэтэй сайхан хонгор дааг одоо гараад ирсэн. Энэ Түвэнгийн бүрэн сумын Дувсан Жирмэнган батын хонгор халтны хонгор дааг хаа та тун адилхан дааг одоо харагдж байна. За дөрөв дээр ахаа цуун нэмнэтэй зээр дааг дөрөв дээр гараад ирсэн байна. За 5 6-гийн даагнуудыг та бүхэнд харуулахад Түвэнгийн бүрэн сумын Дэмбэр самбуугийн Бямбадаржийн хонгор дааг 5 дээр гараад ирсэн бол задгайхан дэлтэй сайхан бор дааг Түвэнгийн бүрэн сумын Отгон жаргалын Бадралын хурдан бор дааг байна. За энэ бор дааг бол одоо харваас хусран дааг байна. Цаатлынхан сүнгэ дааг байна. За ингээд дааганд бол одоо ер нь сүйтэй дааг сүнгэ дааг хоёрын ялгаач ихтэй. Төрийн хоёр нааданд бол одоо ер нь
сүнг даагч бараг төрүүлж байгаагүй юм шүү. Төв аймгийн борон дээр сүмийн Дамбинимын бор гэдэг даагууд тэр ихээр нааданд одоо сүнг дааг төрүүлж байсан гэж одоо түүхэндээ байдгийн байна лээ. Зүгээр одоо түүнээс хойш одоо сүнг дааг төрүүлсэн даагч хуурхан бахаад та. За ингээд Төв аймгийн бүрэн сүмийн отгон жаргалын бадралын бордаагны ард дээр гарч иж байгаа цэнгэр цамцтай хүүхэдтэй хонгор халдсан дааг бол Төв аймгийн Эрдэнэ сав сүмийн уяал Сусурмын хонгор халдсан дааг гарч иж байгаа шиг байна. 7 номертэй Сусурмын хонгор халдсан дааг. За түүний цаа талд нь яваа ахиат тэр ногоон хувцастай хүүхэдтэй бас Сусурмын хонгор дааг нь. За энэ халуун дааг бол одоо саяхан Соргон хайрхан уулын тахилга нааданд аман үзүүлсэн Дундгой аймгийн 70 жилийн ойд хязаалан төрүүлсэн Даштлагын Уяг баатрын халдсан мөрнийхэн төрсөн дүүгүүнээс гарсан Дундгой аймгийн Адаацэг сүмийн уугуул Төв аймгийн бүрэн сүмийн харьяат Даштлагын Уяг баатрын халуун дааг занаад тал дээр нь Даштлагын Уяг баатар уяач мөрөн дэлтэй бар дааг ард дээр нь Төв аймгийн Эрдэнэ сав сүмийн уяач Сусур урмын хонгор халдсан дааг гэсэн 3 дааг өнгөний 3 дааг руу уршилдаа. За ер нь онгон хайрхан уулын энэ наадлын одоо энэ сайхан шаргал талд бол энд бол одоо морь уралдахад одоо туйлын тааламжтай ийм өргөн сайхан наддаг байдгийн байна. За цуны ихэнх сар гараад газар жаахан гандамал байсан. Энэ уралдааны дараа сайхан бороо хороо орсон сүртэй байна лээ. За ингээд Төв аймгийн Эрдэнэ сав сүмийн уяа Сусур урмын хонгор дааг одоо тэр ногоон хувцастай хүүхэдтэй уршилжлаа. За энэ араас орж ирж байгаа Төв аймгийн бүрэн сүмийн уяач Янгугийн даваачийн хол дааг нь орж ирлээ. Хол хэр дааг. За энэ бол одоогоос 20 жилийн өмнө Шамсрангийн самбуугийн үндэсний 100 жилийн ойд соёлон халдсамар төрүүлж байсан. Утгын бас одоо утанд сайхан уяач дийнэгэ. Цааталт нь ява за энэ улаан цэжний нэмнэтэ сайхан морин дэлтэй хонгор дааг өнгөний хэдэн дааг руу одоо орж иж харагдж байна. Төв аймгийн бүрэн сүмийн Гэлэг самбын Дэмбэрл оршихын хонгор дааг бол одоо өнгөний хэдэн дааг руу орж ирсэн. За Төв аймгийн бүрэн сүмийн сүмийн алдарт байж Дашнымын шарга даагтай тунгадлахын даагараас орж ирлээ. За уртлын даагийг харъя. За тийм байна. Гэлэг самбын Дэмбэрл оршихын хонгор дааг байна. Арай тийм нэг дүнийг ирхэн цагаатай байна да. Өнгөний хэдэн даагч одоо хошуураад холдсон бахаад та. За задгай дэлтэй бор дааг бол одоо Төв аймгийн бүрэн сүмийн отгон жаргалын бадралын хурдан бор дааг юм байгаа. За араас нь хэр дааг ирээд нийлхнэ. Янгугийн даваачвын хэр дааг. За Жамсрангийн самбуу гэдэг хүний мэдлснээ 120 жилийн энэ зүүн одоо энэ жил одоо тохиож байгаа. За энэ жил бол одоо Монгол улсын түүхэнд Монголын хаан Хувлэгийн үндэсний 800 жилийн ой бол одоо энэ жил тохионоо. За ингээд өнгөний хэдэн дааган дээр орж ирж байгаа хонгор дааг, Батлагын хонгор дааг. За тэр хамгийн цаатал дээр нь Савитэр халдсан дааг орж ирлээ. 1996 оны үед байна уу да Монгол улсын алдарт уяач Данзан нэмийн ажны өрн газарганы төлөв хүрэн газаргыг Төв аймгийн Бүрэнгийн Бямба гэдэг хүн авсан. Тэр хүрэн газарганы их талынх нь уршилтай тэр цав дээр халдсан дааг бол Төв аймгийн бүрэн сүмийн Барамсан Жингэрлийн цав дээр халдсан даагараас орж иж байгаа харагдж байна. За үзүүрийн 4 дааг нэг игэнтсэн байна. 2 3 дааг бол одоо жаахан халдсан байна. Төв аймгийн бүрэн сүмийн харьяат аймгийн алдарт уяач Даштлагын Хуйг баатар гэдэг хүнийг бол одоо манай үзэгчид сайн мэднэ. За түүний төрсөн дүү Даштлагын Сүхбаатар ардын хувьсгалын 93 жилийн үндэснийхөө над шүтлэн монгор халдсан үрээгээ айргийн 4 турдуулсан 2011 он Дундгой аймгийн үүсгэн байгуулагчны 70 жилийн ой наадам болоход одоо тэнд бол одоо эднийхэн 2 төрөө авсан буур лазраг төрүүлгсэн хязаалан алдсамар төрүүлгсэн ингээд 2 лаанд аваад гарч ирсэн удмаас малч. За удмаас одоо уяачин эрдэм төгс бүр удмаараа л хурдмартай уяж сойж байгаа ийм уяачд 3 дааг нь гуруулаа өнгөн дээр гараад ирсэн. Дөрөвдөр Төв аймгийн бүрэн сүмийн уяач аймгийн алдарт уяач Жүвдрийн уйсан Дундгой аймгийн ихэд сүмийн уугуул Мунагийн ган төмрийн өнгөн адуу Төв аймгийн бүрэн сүмийн уяач Төмөр уйгийн Отгон баярын хонгор халдсан дааг гараад иржээ. За 12 дааган дотор бор даагч нэг сэлүүхэн байна. За энэ одоо хусран даагийн бол одоо гүйцэл одоо үсээ хаяагүй дааг байна. За ингээд энэ өнөөдөр жаахан салхитай өдөр байсан. Ер нь манай уяачд говьжгийн уяачд бол одоо салхитай нөхцөл мань үйдэг учраас дандаа ингээд цээж нэмнэтэй байгааг та бүхэн харж байгаа. Цаатлын хонгор халдсан дааг уг нь бүтэн хөлс нь гарцсан. Наадлын хэр дааг хөлс нь гарахгүй байна да. За хөлс нь гарахгүй бол одоо ингээд уршилж гисэн суудаг ийм одоо жамтай. За гэхдээ өнөөдрийн хувьд бол одоо яах юм байгаа юм. Салхитай учраас хөлсөн тэр дээр байгаа чадаж магадгүй. За арын хэдэн даагийг харъя. За энэ нэг бэлэн намирсан сайхан бор дааг түрүүнээс хойш зөв тал руугаа нэг жаахан ханараад байгаа юм да бор даагны хувьд бол одоо Янгугийн даваачвын бор дааг юм байгаа. За энэ ард дээр нь байгаа шарга дааг Төв аймгийн бүрэн сүмийн уяач аймгийн алдарт байж Дашнымын шарга даагтай тунгадлахын дааг авшиж ороод ирсэн байна. 10 номертэй юм шиг байна. За шарга даагны наагур 32 номертэй нэмнэтэй зэр дааг одоо хамгийн надлаар урж байгаа. Энэ зэр дааг бол одоо Төв аймгийн бүрэн сүмийн уяач Тувсан Ширгэн Гамбатын хонгор зэр даага.